Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай шинэ 7 оны өмнөд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв сонин нийтлэлийн найруулгын үүрэг, зорилго, төрөл. Сонин нийтлэлийн найруулга гэж юуг хэлдэг вэ? Хэрэг явдлын учир начрыг хэлбэрчлэн тайлбарлан мэдээлэх, дамжуулах, учир зүйн нотолгоо хийдэг бичгийн хэл найруулга юм аа. Нийгмийн амьдралын хөгжил тасар их нөлөө үзүүлдэг зүйлийн нэг нь сонин байдаг. Монгол Улсын хэвлэлийн түүх нь ухуулах хуудасаар эхэлж 1913 онд шинэ толь бичиг сонин гарч эхэлсэн нь ард түмнийг дэлхийдээ олгосон том дэвшил гарч байжээ. За сонин нийтлэлийн найруулгын онцлогийн хувьд шин саргог мэдээллийг цаг алдалгүй дамжуулдаг. За шин санаа дэвшүүлсэн, шүүмжилсэн, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэн ийм шинжтэй. За тэгээд уран дүрслэл, далд санаа бүхий үг хэллэг ашигласан, бичигчийн сэтгэлийн унгаас илэрсэн, баймж үнэлэмж ихтэй ийм онцлогуд байдаг байна. Өмнө дурдсан эрдэм шинжилгээ болон албан бичгийн найруулгаас ялгарах онцлог нь юм байна. За сонин нийтлэлийн найруулгын үүргийн хувьд болохоор мэдээлэх, нөлөөлөх үүрэгтэй байна. Сонин нийтлэлийн найруулгын бичлэгийн төрлүүдийг гүйцэтгэх үүрэг, зорилго, хамрах хүрээ зэрэг шинж чанарыг нь харгалзаад дараах байдлаар ангилдаг. За мэдээллийн гэдэг дотор мэдээ тайлан, сурвалжлага, ярьцлага, мэдээлсэн тойм. За шинжилэлт гэдэг дотор өгүүлэл, шүүмж, хэвлэлийн тойм, сурвалжилсан тэмдэглэл. За нийтлэл уран сайхны төрөл болохоор найруулал, эссе, хөрөг найруулал, ус төрийн шог, сурвалжилсан тэмдэглэл, баримт, кино, за уран нийтлэл зэрэг багтдаг бол туслах төрөлд нь болохоор захидал, зөвлөгөө, онгой, сонжоо, эмгэнэл, илэглэл, үгийн сүлжээ, цаг агаарын мэдээ, тайлбар, шог найруулал зэрэг нь багтдаг байна. За сонин нийтлэлийн найруулгын төрлүүдийг тодорхойлолттой зөв харгалзуулж мэдлэгээ баттгаарай хүүхдүүдээ. За дотоод гадаадад болж байгаа нийгмийн амьдралын чухал баримт, үйл явдлын тухай уншигчдад мэдээлэх хэлбэрийг юу гэж хэлэх вэ? Мэдээ, сурвалжлага, нийтлэл, ярилцлага аль нь тань харгалзах вэ хүүхдүүдээ? За орон зай, цаг хугацааны явцсан хүрээнд болж буй үйл явдал, үзэгдэл, зохиогч өөрөө ярилцаж гэрч болсны үндсэн дээр түүний хөгжил хөдөлгөөний дундаа бичдэг нийтлэл найруулгын нэгэн төрлийг хэлэх вэ? Сэтгэл зүйн практикт үйл ажиллагаанд байнга тусгагдж байдаг мэдээллийг бодит үйл явдал, баримт үзэгдлийг тусгасан, олон нийтэд зориулсан тогтмол шинжтэй бүтээлийг юу гэх вэ? Харилцан ярианаас бүрдэх бөгөөд нэг нь асууж нөгөө нь хариулдаг нийтлэлийн төрлийг юу гэх вэ? За эдгээр төрөл зүйлүүдийг тодорхойлолттой зөв харгалзуулаарай. Тодорхойлолттой зөв харгалзуулахад дараах жишээнүүд та бүхэнд туслана. Бичлэгээ зогсоогоод ярилцлага, мэдээ, сурвалжлага, нийтлэл зэргийн жишээнүүдийг уншаад үзээд дээд талын өмнөх энэ найруулгын төрлүүдийн тодорхойлолттой зөв харгалзуулах дасгал даалгаврыг бие дааж ажиллаж өөрийгөө сориорой хүүхдүүдээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.